Сайн байна уу, намайг Мөнхшүр гэдэг. Сайн байна уу, намайг Инхшүр гэдэг. Дээрээ одоо юуны спортоор хичээллээд одоо 7 жил 8 жил болж байна. Тэгээд ойдогтолтын олон хэмжээний мастер цолтой. Ойдогтолтын спортын одоо үүсч өгцсөний одоо 30 жилийн хугацаанд хамгийн анхны эмэгтэй дэлхийн хошоо аваад байгаа. Дээрээ оюуны спортоор хичээлж эхлээд эхлснээс хойш дотоодын болон дэлхийн төвлөхийн тэмцээн уралдаанд нийтдээ 15 тэмцээн уралдаанд бол амжилттай оролцоод 15 тэмцээнээс 14-т нь нийт ялт байгуулж одоо тэргүүн байр эзэлж исэн. Хэрэгтээр яг дэлхийн дээд амжилтыг тусдаа өөр төрлүүдээр бол эзэлсэн. За тэгээд тэр төрөл маань юу вэ гэхлээр миний хувьд бол багц үзэл цэглэх төрөл буюу нэг цагт багц үзэл хичнээн олон багц үзэл цэглэх гэдэг төрөл байсан. За тэгээ миний хувьд нэг цагийн дотор 1924 ширхэг үзэл буюу нийтдээ 37 багц үзэл цэглэснээрээ дэлхийн дээд амжилт буюу Гиннест бүртгэгдэх болсон. Энэ шүрэн маань гэх юм бол 30 минутанд одоо 5445 цифр буюу одоо энэ 30 минутанд маш олон тоо цифрыг цэглэснээрээ дэлхийн одоо эвдэгдэхгүй гэж одоо бодогдож байгаа нэрийдэжсэн те шивэдийн тамирчны 5000 цифрыг илүүрхэж одоо нэг дэлхийн дээд амжилтыг эдээд тэгээд хоёулаа дэлхийн одоо Гиннесийн рекорд бүртгэхээр болсон. Тэгээд энэ үед бол үнэхээр их омогшиж одоо өөртөө те бид гэхгүй те бидний ард улс гэдэг зүйл байгаа. Бид нэр одоо төрийнхөө далбааг тэр олон улсын тамирчдын дунд мандуулахын боломж гарч ийн төрийн дуудлага ишүүлэх боломж гарч байгаад бол тухайд бол маш их омогшиж бол баярлж исэн. Тамирчин хүний зүгээс харах юм бол за төрийн далбай гэдэг зүйл бол нэгт бол Монгол хүний омогшил одоо ёс заншил за дээрээс нь тусгаар тогтнол гэдэг зүйлийг илтгэдэг. За тамирчин хүний үүднээс харах юм бол төрийн далбай гэдэг зүйл бол ялалтыг бэлтгэдэг. Ялалт байгуулсан тамирчин л олимпийн тэнгэрт дэлхийн дэвжинд төрийн далбаа мандуулах боломж олддог. Хүн болгонд төрийн далбаа мандуулах тийм боломж олддоггүй. Тэгэхээр тэр том олон улсын одоо ийм арга хэмжээнд өөрийнхөө тэр төрийн далбаа мандуулна гэдэг нь нэг талаар бол ялалтаа би одоо ингээд зарлан тунхаглаж байгаа нэг үйл явдал юм болов уу гэж бас боддог. Гиннесийн амжилтыг хамтдаа шинжилцгээе. Үндэсний бахархалт төрийн далбаагаар Гиннесийн амжилтыг хамтдаа шинжилцгээе.